Олон улсын эрен сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фермийн офшор дансны мэдээллийг энэ сарын 10-нд олон нийтэд мэдээлсэн. Энэхүү материал манай улсын нэрээр 49 эргэн компани офшор дансны мэдээлэл дэлгэрсэн. Эдгээр хүмүүсийн дунд хотын дарга Батүлийн хүү Чулуудай офшор данстай байсан нь олонний анхаарлыг татаж баггүй шуугиан дэгдээгээд байгаа юм а. Чулуудай нэрээр Strategic Mining хэмээх нэртэй компани мэдээлэлсэн гадаадд хамт суралцж байсан Сингапурын найзынхаа санаа тавьсныг дагуу энэ компани 2011 онд байгуулсан гэдгээ Чулуудайгийн зүгээс хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хэлж байсан юм а. 2013 онд хаагдсан компани уул уурхай хөрөнгө оруулалтыг хошуурж байхад уул уурхайд хөрөнгө оруулалт хийхээр нээсэн ч гэсэн тун удалгүй дансаа хаалгасан хэмээн тэрээр мэдэгдэж байсан юм а. Харин энэ талаар өнөөдөр сайдын цаг уулзалтанд оролцох үеэр хотын дарга Батүлээс тодрууллаа. Тэрээр хүүхдээ офшор данстай байсныг нь хэвлэлээс олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүүгээсээ тодруулсан. Аль хэдийн хаагдсан компани тэгээд ч насанд хүрсэн хүний асуудалд би оролцохыг хүсдэггүй гэх тайлбарыг хэлж байгаа юм а. Гэхдээ би бол одоо уржигдэр одоо офшор дансны тухай хэвлэл мэдээлэлээс дуулсан. Уржигдэр юм. Хизээ хэвлэл мэдээлэл гарсан юм бэ? Уржигдэр гарсан. Тэгээд хөстөж бол одоо асуулаад байна. Юун офшор одоо данс манс юун офшор яриад байгаа юм бэ? Ямар юм болоод байгаа юм бэ гэсэн хүү маань тайлбарлаж надад хэлсэн. Би тэгтэл мэдж байгаа. Хэвлэл мэдээлэлээс би анх бас мэдсэн л дээ. Тэгээд асуусан чинь бол энэ 11 онд нөгөө Монголд хөрөнгө оруулалт хийхин тулд ийм офшор компани гэдэг юм байгуулсан. Ер нь хөрөнгө оруулагч тал бол ийм шаардлага тавиад идэг юм а тийм ээ. Офшор компани гэдэг юм байгуулсан. Тэгээд тийм данс мөнгөн гүйлгээ бол хийж чадлагүй ингээд зогссон байгаа маа л гэж надад тайлбарлсан. Ер нь бол энэ хэвлэл мэдээллийн энэ офшортой холбогдсон мэдээллийн явцад би бас өөрөө энэ Чулуутай ийм одоо офшор компани гэдэг юм байгуулж ирснийг бас мэдсэлтэй. Тэгээд та нар мэднэ одоо Чулуутай бол одоо 3 хүүхдийн аав одоо бие даасан одоо өрх толгоолсон хүн тийм ээ. Өөрөө бизнес эрхэлдэг. Одоо мэдээж хэрэг аль ч эцэг ихтэй адилхан одоо Чулуутай эгийн одоо тэр би хийж байгаа бизнес нарийн тэр бүхийг бол би мэдэхгүй яг үнэндээ бол. Зүгээр би хүүтэй бол хэлдэг юм нь бол юм бол дандаа хууль ёсны дагуу явж явах хэрэгтэй шүү. Тийм ээ? Хууль ёсны л дагуу. Тийм ч учраас Чулуудаагийн бизнес бол ер нь ил тод явдаг. Тэр улс төрийн зорилгоор мушгин говьлсон ийм зүйлүүд явдаг болохоос биш Чулуудаагийн хийж байгаа бизнес бол бүгд ил тод явж ирсэн олон түмний нүдэн дээр ил тод байдаг. Тэгээд ямар ч байсан чөлөөт хэвлэлийн буйнаар бол би одоо хүүгээ тийм офшор компани байгуулж ирсэн гэдгийг сайн мэдсэн. Ер нь бол энэ офшорын тухай асуудал сөхөд тавьж байгаа нь бол зөв зүйл юм аа. Энэ бол одоо манай чөлөөт хэвлэлийн одоо нэг том гүйцэтгэж байгаа үүрэг гэдгийг би хэлмээр байна. Ийхүү хотын даргын зүгээс хүүгийн офшор данстай байсныг нь огт мэдээгүй гэх тайлбарыг өгч байгаа бол авигаа хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани учраас улс төржүүлэх хэрэггүй гэдэг тайлбарыг түүнийхөө өөрөө хэвлэлд хэд хэдэн удаагийн ярилцлага өгтөө хэлсэн байх юм а. Хутхан зөөмүүлж зөрөгдөр улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тиймд эдгээр хүмүүс энэхүү мэдээллийг олзуурхан хүлээж аваад цааш нь цацаж байгаа гэх мэдээллийг тэр хэлж байсан юм а. Мэдээ сонгуульд өгсөн энүү тэдний өөрсдийнх нь зүгээс улс төржүүлсэн үйл ажиллагаа гэж мэдэгдэж болгож Панамын фермийн бүртгэлтэй нь яхаргагүй үнэн учраас олон нийт хардах нь зүй ёсны асуудал юм а. Ийхүү хотын даргын хүү Чулуудаагаас гадна офшор дансанд нэр нь яригдж байсан барилга хот байгуулалтын сайд Цогтбаатар өчигдөр шөнө Бээжиг зорьсон гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээ сайтуудаар тавигдаж эхэлжээ. Тэрээр 2003 онд Бату Майнинг гэх компанитай нэр холбогдож 2003-аас 2005 оны хооронд офшор дансаар мөнгө угаасан тухайн үед хэрэглэж байсан данс нь өнөөхөр нь ашиглагдаж байгаа гэх баримттай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа юм а. Харин энэ талаараа тэрээр өөрөө эсэргүүцэж байсан ч гэсэн өчигдөр шөнө 22 цаг 15 минутанд буян тухайгаас Бээжин рүү нэлсэн гэх мэдээллийг албан бус их сурвалжууд өгсөөр байгаа юм а. Мэдээж түүний хуулийн фермийнхээ асуудалтай холбогдуулж ул мөрөө баллахаар явсан байж болцсохгүй хэмээн үзэж байгаа хүн олон байгаа юм. Мөн түнчлэн 2008 онд офшор дансан нэлэрч 1 сая ам долларыг офшор дансандаа хийгээд мартсан гэх мэдээллийг өгч байсан. Засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр Цогтыг хятад нэрээр нийлгсэн офшор дансны учрыг нь тайлж өгөхийг хүссэн хөдөлгөөнүүдийн нэгдэл
мэдээлэл нэлээдгүй их эрчимтэй явагдаж байгаа гэж хэлж болох юм а. Тухайлх юм бол Дархан Монгол дэлхийн нэгдлээс удирдах зөвлөлийн гишүүн Дашин гаргаж байгаагаар бүгд найрамдах хятадд улсын элчин сайдын яамд хандаж баяр цогтыг хятад нэрээр нийлгэсэн офшор дансны учрыг тайлж өгөхийг хүссэн албан бичиг илгээсэн байх юм а. Тодруулах юм бол баяр цогт офшор данс нууц компани байгуулахдаа хаяга Люшу гэж бичсэнийг нь баяр цогт нь танаа улсын иргэн мэтээр нууц офшор мэтээр данс нийлгэсэн нь олон дүүл ойлголцох асуудал болоод байна. Тийм учраас бүгд найрамдах хятад улсын хууль дүрмд нийцэж байгаа эсрэг мэдээлнүү баяр цогт гэж хүний гарал үүслийг тодорхойлж өгнө гэх албан бичгийг бүгд найрамдах хятад улсын элчин сайдын яамд хандан явуулсан байх юм а. Энэ мэтчлэн Монгол улсад нэр нь яригдж байгаа улс төрчид болон бизнесмэнүүд офшор дансны мэдээлэл нэг хэсэгтээ олонний анхаарлыг татах нь тодорхойлж эхэллээ. Харин улс төрчид болоод эрх мэдэлтэй бизнесмэнүүдийн зүгээс бүгд л офшор дансаа үгүйсгэж байгаа нь хачирхалтай юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.